байна уу? Би хаана гэж бодсон. Өнөөдөр бид бол маргааш Сүби аав шалралт хийлээ. Манай тэр хүмүүс өнөөдөр хийлээ байсан. Энд хаки харахтай Бид бүрэн сударсан бүрийгсэн бид эцэгчүүд, замун багш тасалгагчнар, тамирчин, эхэм шүүгчид, замун зочин нар ирсэн ослогоносын илхүү багийн улаан багийн багтамжид мөн илхүүц багийн багтамжтаас маш баярлалаа. За тэгээд бүгд багчуудыг бид хөгжүүлэх зорилгоор нийтийн бие тамирыг хөгжүүлэх зорилгоор асар хөдөлгөөнөөр за хүүхдүүдэд хүмүүжүүлэх зорилгоор энэхүү тэмцээн уралдаанаа бид жил болгон зохион байгуулдаг. За AB гэсэн ангиллаар зохион байгуулдаг учраас маш олон хүүхдүүд оролцдог ийм онцлог тэмцээн байна. Тэгээд энэхүү тэмцээнээр хэмжүүлээд бид маш олон зүйлийг сурч мэдэж ойлгож багтаан болж эсрэг хүчээр сурч энэхүү гоё цаг бүчүүдийг тусламжийг бас өнгөрүүлж байгаа. Та бүхэндээ энэхүү тэмцээнээр оролцож байгаа бүх хүмүүстээс дахин талархал илэрхийлж байна. Тамун цаашдаа бид энэ спортыг хөгжүүлснээр ирээдүйд Монгол улсад төлөвлөсөн гарах тамирчдыг бас бэлтгэн сурдаг байгаа. За үүгээр бид Монгол улсаа өндөр үзэгтэй тамирчдыг бэлтгэж шинсаагийн агуул зорилгыг бид бас олж байгаа. За мөн AB ангиллыг босгож хийснээр за мэргэжлийн тамирчид болон тамирчдын бидний хүмүүсийг бас харж өөрөө энэ санааны боломжийг олгохоор маш онцлог тэмцээн болдог юм аа. За ингээд та бүхэн маань энэхүү тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж өгөөд энэхүү тэмцээнийг нээснийг бэлгэе.
Баатарын аврагчдад тэмцээнд оролцохдоо спортын ясцыг чангалсаж өсөлтөж бүрдэх шударгаар үүсгэж тэмцээний сүүгчийн шийдвэрийг өтгөн дааж багийн үйлийг эхлэн оролцоо хамгаалж байна. Шүүгч тийм Монголын армийн холбооны агуулгын авсалруулах энэхүү тэмцээний шүүгтэй спортын ёслолыг шударга шүүгтийн зарчмыг чангалан мөрдөж бүх баг дамжлыг тэгш шударга үнэлж спортын нэрүүдийн дээдлэн үнэн шударгаар шүүхийг хангалтж байна. Дөрөвс таанасны эрэгтэй газарсан нэг шагналыг гадуурхад бэлэн болсон байна. Баг тамирчид бэлдэж байгаарай. Хоёрдаа за дөрөвс таанасны эрэгтэй багийн төлөвийн шагналыг гадуурхад бэлэн болсон байна. Сод бэлгийн цэцэн бэлэг Тамирчид бэлдэж байгаарай. Насан туршидын Arabic step. Оюутгийн ивэл байна. Оюутан сугвар. Үзүүлбэрс бэлдсэн байна. За энэ үзүүлбэрийг
But I've been forgotten, I do. I've been married a long time ago. Where did you come from? Where did you go? Where did you come from? Гектор. Бимбаторчийн давс өнгөрчээ. За энийг хараа. Сайн байна уу? Шүрэдэс клуб би тасалжуулагч мөгшөрөө. Тэгээ би клубээ байгуулад саяхнаас байгуулад орсон. Тэгээд энэ баг клубд ороод их баяртай байна. Сайн байна уу? 3 дахь жилдээ оролцож байгаа оюунлаг сургуулийн багш тасгалжуулагч Цолон байна. Тэмцээний сэтгэл маш өндөр байна шүү. Бүх тамирчидаа амжилт хүсье. За өнөөдрийн тэмцээн бол маш гоё. Зохион байгуулалт сайтай гоё тэмцээн. Олон улсын чанартай нэлээд том шансан өндөртэй тэмцээн болж байна. За манай хоёрын тэмцээнд оролцож байгаа. Дунд охин болохоор Степ баг дайнс гэсэн 3 тэмцээр оролцож өнөөдөр тэмцээнд явуулсан. Баг охин болохоор маргааш Степ болон багийн дөрөв оролцож байна. Хоёр орноо тэмцээ тамирчтай тэмцээ тэр бүлтрээ тэмцээ суулж байна. Тэгээд тамирчтай спортын өндөр амжилт хүсье. Dance ганцаарсан гурван гэсэн тэмцээнд болцож байна. За өнөөдрийн төрөлд эмэгтэй ганцаарсан мөнгө, хөрөл, 15 насны dance авгалтын медаль авсан амжилт оролцож байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн инженерийн багш Сүмэд орж байна. За би Сүмэдрийн сургуулийн багш байна. За манай 2 сургуулийн хүүхдүүд маань ахлах баг дунд гэсэн нэг 33 хүүхдүүдтэй энэ тэмцээнд ажилд оролцож байна. Ингээд хамтдаа маш их баярлалаа. Нам очень нравятся соревнования. Все тут добрые, мы этих соревнований очень ждали, готовились к ним, приготовили степ, дэнс новый. Надеемся, завтра хорошо выступим. Ну, все очень дружелюбные, нам нравится атмосфера. Мы надеемся хорошо выступить. А что мы еще? Нам очень нравится организация соревнований. Мы в Монголии уже 2-й раз, кто-то был больше. И надеемся, что хорошо выступим. Все, спасибо. Все, спасибо. Нам очень понравилась организация этих соревнований, и нас встретили здесь с теплом. Мы насладились красивыми и яркими выступлениями. Нам очень нравятся соревнования, мы бы хотели приехать сюда еще раз.